Дэлхийн дахинд алдартай бичгийн тусгалгыг 1974 онд Мандын Шинэхүү гэдэг хүн анх удаа шинээр бичээс олдсон тухай шинжилгээний академийн төвийн хүрээлэн эрдэмчлэгний сэтгүүлд нийтлүүлснээр дэлхийн дахин судалгааны эргэлтэнд оруулсан тийм төвхтэй. Туркийн эрдэмтэн Нижат байна, Казахстаны эрдэмтэн Апил байна. За тэгээд Германы болоод Турк, Францын эрдэмтэд 2015-аас 17 оны хооронд хээрийн судалгааны ажил хийж энэ хөшөөний бичээс болвол энэ тхигийн бархмын бичгийн бичээс байна гэдгийг юуны өмнө дотоосон. За тэгээд энд бол монгол хэлээр бичсэн байна гэдгийг бол Францын эрдэмтэн Александр Вавен энийг бол одоо баталгаатай баталж хэлсэн байж байгаа. Бол энэ бичээсийг бол онгошиж гаргахтаар тул өөрөөр хэлбэл монгол үзэг бичиг бол өөгөө хэл бол харин 13 дугаар зуунд байсан бишээ. Харин 13 дугаар зуунаас бүр 600 жилийн өмнө өөрөөр хэлбэл одоо монгол хэл бол нэгэнтээ бол он толын 7 дугаар зууны эхний үеэсээр бол тухайн үеийн алтай нутаг энэ одоо нүүдэлч Ази Европын одоо нэг нүүдэлч нутагт монгол хэл өргөн дэлгэрэн хэрэглэгдэж ясна мэдэгдэж байгаа юм аа. Хүннүгээс хойш мэдэгдэж байгаа Жужаан төргийн одоо зааг үе дээр мэдэгдэж байгаа монгол бичгийн нэгэн дүүхэн дурсгал бархмаа өсгөр бичигдсэн байдалтайгаар олдсон нь бол Монголын дүүхэнд 20 дугаар зууны дүүхэнд олдсон хамгийн томоохон дурсгалуудын нэг гэж зүй ёсоор үнэлж болно. Хүүс толгойн бичээс монгол хэл бичгийн түүхэн баримт хосгүй дурсгал мөн болохыг судлан тогтоосон эрдэмтэд судлаачид болон төр захиргааны байгууллагын хүмүүстэй Монгол улсын засгийн газрын нэрийн өмнөөс улам хувьсаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. За Чингисийн чулууны бичгээс даруй 600 жилийн өмнөх энэ хүүс толгойн бичээс байна гэж эрдэмтэд дүгнэдэг. Тэгээ энэ гайхамшигтай олдуурыг бол ЮНЕСКОд бүртгүүлсэн сайхан амжилттай байна.